асуудал маань өөрөө хариуцлагатай холбоотой зүйл байхгүй юу? Яг иргэн хүний хувьд ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Ажилгүйд л гээл ажлыг болсныхоо тэтгэмжээ бүгд халамжааг аваад явжлаа. Бүгд хууль тэгш байх хэвээр. Гишүүн байсан ч бай, иргэн байсан ч бай тэгш байх хэвээр. Тэр агуулгаараа. Гэхдээ энээс гадна хамгийн гол энэ бий болсон юм бол би түрүү хэлсэн. Төрийн нууцтай холбоотой. Энэ хүмүүс 4 жил төрийн нууцтай харьцаж ажиллаж байгаа. Давмгай мэдээлэлтэй болж байгаа. Тэгээ ийм улсуудыг бол бусад улс оронд одоо гудамжинд хайдаггүй. Германд бол баг одоо тэтгэмж нь бол ер нь шууд үргэлжлээд яваад байдаг. Ямар ч гэсэн бүрэн эрхийн нэг хугацаанд тэтгэмжийг өгдөгөө. Тэгээ хаанаасаа ийм бодоод олчихоо. Одоо энэ улсууд хэрвээ гудамжинд гараад гадаад улсын компаниудын зөвлөх болох гэдэг юм уу? Гадны иргэн болох энэ мэдээлэлээ ашиглаж амьдрах энэ боломжийг нээж өгөх ямар шаардлага юм бэ? Нэг жилийн хугацаанд эднийг одоо бас нууцын хугацаатай нь тодорхой хэмжээгээр ингээд одоо бас залинжуулээд гэдэг юм уу одоо тэтгэмжийн нөгөөд ингээд хамгаалж байгаа энэ төрийн бодлогыг нураах ямар хэрэг байна? Энд чинь өөрөө төрийн өмнө хариуцлага хүлээх ёстой улсууд шүү дээ. Төрийн онц нууцтай харьцаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд. Тэгээ энэ улсуудыг гудамжинд гарсны дараа одоо яаж энийг хязгаарлах вэ? Одоо ингээ гадны компаниуд бол ашиглаж эхлэх байх л да. Одоо ингээд яасан дараа бол зөвлөх болгоод ч юм уу. Одоогор бол их зөвлөх болоод гүгээд байгаа юм байхгүй гоо шүү дээ. Энэ төрийн нууцын хадгалах асуудлыг яаж зохицуулъя гэж бодож байгаа юм?